нутгийн газар шорооноос бурхан гуйсанч бүү үг. Иргэн Ойрдын хаан төрийн хүн цэргийн суучинжин соён гэгэрүүлэгч гэгэм хотогт алдан бошогт 1644-өөс 1697 дугаар он. Аранхай аймгийн Үлжийцмийн ард иргэд бол төв халхуудын дунд амьдардаг өөлд яснуудын гол цөм хэсэг юм. Үлжийт ихний түүхийн үгийнх нь Ойрд Монголын түүхийн салшгүй бүрэл дүүн хэсэг юм. Монголчуудын түүхийн үнэтийг сурвалж нууцад овчон тэмдэглэгдснээр бол бүрдчүн гоморлын удмог сааны гаралтай алдарт Дова сохрын Ахмад хүн Доной. Доны хойшос болох Эсэн тайш хааны ач хамаг тайш 15 дугаар зууны 80-аад оны сүүлчээр Нэнгэртний Монгол аймаг болох Урян хааны нэгэн салбар Сорсогийнхны дотроос албат таслан авч түүнийгэн өөлд хэмээн нэрлэжээ. Ийхүү өөлдүүд Ойрдын нэгэн аймаг болж түүхийн тавцанд гарч ирсэн. Ойрд монголчууд дотроо үндсэн 5 том аймагаас бүрддэг. Нэгдүгээрт бол Чорс аймаг, хоёрдугаарт Хошууд аймаг, гуравдугаарт нь Торгууд аймаг, дөрөвд нь Дөрвд, тавд нь Хойд. Хойд дөрвд хоёр аймаг нийлж нэг ойрд болж бусд нь дангаараа ойрдод болсон учраас дөрвөн ойрдын чуулган гэж алдарсан байна. 17 дугаар зууны эцсээр 1671 дугаар онд Цорсын галдан бошогт Ойрдын аймагуудыг нэгтгэн Зүүн гарын хаант улсыг байгуулжээ. Зүүн гарын хаант улс бол Алтан хязгаараас Балхаш нуурыг хүртэлх газар нутгийг хамарсан Уйгурын хотууд, Дорнод, Туркменистан, Киргизийг иргэшээлдэн оруулсан. Узбек, Тажикийн хотуудаас татаас авдаг Хятад, Дундад Азийн холбосон торгоны замыг хянаж эзэгнсэн Монгол туурхтны нэгэн хүчрэх гүрэн байсан. Нэгэн 1688-аас 1696 дугаар он Ойрдын хан галдан бошогт Манжин төрөмгийллийн эсрэг удаа дараагийн аяндан хийжээ. Ойрд Монголын ард түмнээс Манжин төрөмгийлэгчид болон халахын урагч ноёдын эсрэг хийсэн олон жилийн аяндааны тэмцэлийн гол талбар нь одоогийн Архангай аймгийн нутаг дэвсгэрдэх Өгийн нуур, Орхон, Тамирын сав нутаг болон Олгой нуур, Заг, Байдар, Туян гол, Харусын гол орчмыг хамарсан халахын нутгийн төв хэсэг болж байсан юм. Галдан бошогт хааны Манжин төрөмгийлэгчдэн эсрэг хийсэн удаа дараагийн байлдан дагуулын үр нөлөө нь янз бүр байсан хэдий ч чин хүсэл санаа нь их орныхон тус гар тогтнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцэл зүтгэл байсан юм. Галдан бошогт хааныг Манжин цэргүүтэй байлдаж ухрах үед халахын нутагт суурилсан ойрдуудын нэг хэсэг нь одоогийн Архангай аймгийн Үлжий цуман дох өөлд яснуудын өвөг дээдэс удам угсааных юм. Бошогт хааныг насан өд болсноос хойш халахын нутаг дах түүний харьяат ардуудыг Манжин эрх баригсад Зүүн гарын хаант улсад нийлүүлэхгүй эрхшээлдэн оруулан авах явуулах хийсээр байжээ. Харин өөлдүүдийн зарим нь 1731 оны үед Зүүн гарын хаант улс руу оргон одсон байна. Үлдсэн өөлдүүдээс Манжин эрх баригсад сэжиглэн тэднийг халах голын сав нутагт нүүлгэн шилжүүлж 1731-ээс 1761 дугаар он хүртэл 30-аад жил суулгасан юм. Манжинаар Зүүн гарын хаант улсыг байлдан эзэснийхэн дараагаар 1761 дугаар онд өөлдийн хоёр хушууг халахын зүүн хязгаар нутгаас буцааж нүүлгэн Сайн ноёнхан аймаг буюу одоогийн Архангай аймагт хавсарган захируулж Орхон голын олон усны орчимд сууршуулан нутгийн хил тогтоож өгсөн юм. Тухайн үед өөлдийн хоёр хушууг өмнөд Хойд хэмээн нэрлэжээ. Өөлдийн өмнөд хушуунд одоогийн Үлжийцэн бүхэлдэн Өгийн нуур сумын зарим хэсэг нь багтаж байсан юм.
Харин Өөлдийн хойд хошуу нь Хотон цусмаас Баянхөнгөр аймгийн Богд сүм хүртэл үргэлжилсэн нутаг дэвсгэрийг хамарч байжээ. Олон газар тархан суугаа Өөлдүүдийн нутгаар яваад хүн ардтаа нууцж байхад бие биенийгэн хаана аль зүгт байдаг тухай сэтгэл оюунд нь одоо бас хадаатай байдаг ийм жишээ бас сонин тохиолдлууд тааралддаг. 1995 онд Арангай аймгийн Өлжит суманд хүрээд ирэхэд хойд багийн дархан маасан бөгөөд өгөн надаас та нар яасан удажээж ирдэг юм усуд вэ? 1000 шар атан көтөлж ирээд нүүлгээд явна гэсэн яалаа гэж. Ингэж хэлж байсан. Гэтэл 2008 онд Колумбор аймгийн нутагт байгаа Имэн голын Өөлдөттэй очиод уулзаад сууж яхад бөө хандмаа гэдэг юмг надаас. Гэхдээ та нар яасан удажээж ирдэг усуд вэ? 1000 хүрэн атан көтөлж ирээд нүүлгээд явна гэсэн яалаа гэж. Тэгээ энэ хоёр жишээнээс ингээд аваад үзэхтэй зэрэг ер нь алстан бид заавал нэгдэх, нэг бие биенээ ойлгож мэдэх гэсэн тэр оюун санааны хэлхээ холбоо нь бол бас уламжлагдж ирсэн нэг ийм сайхан жишээ байдаг. Дөрвөн ойрдын тэргүүлэх Томоохон аймгийн нэг Өөлдүүд нь Манжийн дарангуйлыг эсэргүүцсэн Галдан бошигтын их дайны хөл, Манжийн эзэрхгүүдийн түрэмгийлэл, тархаан сарниулах, хүчийн сулруулах бодлого явуулган уршгаар 17 дугаар зууны эцэс 18 дугаар зууны эхний хагаст олон газарт тархан сүршжээ. Улс төрийн эрх мэдлийн эдийн засгийн хүч бол цогийн нөхцөлд аж төрж байсан ард болон 1911-ээс 1920 оны хугацаанд улс үндэстнийхэн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд босцоож Манжийн төрийн ноёрхлыг устган Богд хаант Монгол улс байгуулагджээ. Ингэснээр халахын сайн ноёнхан аймаг нь Богд хаант Монгол улсын сайн ноёнхан аймаг болж өөрчлөгдөн Өөлдийн өмнөд хошуу нь Бишрэлт Бэйсийн хошуу, Өөлдийн хойд хошуу нь Сүжигт Бэйсийн хошуу хэмээн нэрлэгдсэн юм. 1921 дугаар оны ардын хувьсгалын дараагаас эхлэн хуучин төрийн тогтолцоо нутгийн захиргааг өөрчлөлтөн эхлээд ардын хурлуудыг бий болгож сонгох зарчмаар хошуудын дарга нарыг сонгох болсон юм. Тухайн үед нутгийн захиргааны дүрмийн дагуу засаг ноёдыг захирагч хэмээн нэрлэхээр болж 1924 дугаар онд засгийн газрын тогтоолоор аймаг хошуудын хуучин нэрийг өөрчлөх шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрээр сайн ноёнхан аймгийн нэрийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгон өөрчилж Бишрэлт Бэйсийн хошууг Баян Байшир уулын хошуу хэмээн нэрлэсэн юм. Эгмийн 1927 дугаар онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Баян Байшир уулын хошууг одоогийн Архангай аймгийн Батсингил сумын нийт нутаг, Хайрхан, Эрдэнэ мандал сум, Булган аймгийн Могод сумын нутгийн зарим хэсэгтээ нэгтгэн Батсингил уулын хошууг байгуулсан юм. Харин 1931 дугаар онд бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны нэгжийг дахин өөрчилж Цэцэрлэг мандал уулын аймгийг Архангай аймаг болгож 35 сумтай байхаар шийдвэрлсэн юм. Тэр үед Батсингил уулын хошуунаас хуучин Баян Байшир уулын хошууны нутаг хүн амыг тусгаарлан авч Өлзий сумыг байгуулсан түүхтэй. Тэр үед чинь яг хөөрөн бас бичиг үсгтэй түшмдүүдийг хошуу тамгын газар алуу хаалгаж байсан болтой юм. Тэгтээ Дамбизан гэдэг хүн тэнд алуу хааж байсан. Дамбизангуй бол яг тэр Өлзий төсвөрийн тэнд тэр хэвийн нутгийн хүн юм байна. Тэгээд Төмөр Батаргын тэр Төмөр Батаргын багшийн байна л Дамбизанг. Багш яг хөөрön өөрийнхөө энэ Өлзөтөр л нэрлүүлсэн юм. Тэгтээ яг хөөрön Өлзөө гэдэг бол нэг Өлзөө уян эднэр гэж ярьдаг
хоёрт яах вэхээр өлзөө бол үргэлжилсэн одоо тийм их бэлэг дэмрэлтэй сайхан юу тэгэхээр заавал уул юм уу ус байх юм бол энэ өлзөөтөр нэрлэе гэж санал гаргаж тэр үед яах вэхээр Дамбизэн бас нөлөөтэй олон нөлөөтэй хүн байж үгийн сонсдог. Тэгээд л яах вэхээр өлзөөт гэж нэрлсэн гэж өвгчүүд ярьдаг. Монголын нутагт бурхны шашин түүнээс улбаатай хүрээ хийдийн төр сүм дугны дурсгалын олон зүйлс байдаг. Өлзийцэн бол 1690-р оноос эхлэн томоохон хүрээ хийдвүхий бурхны шашны төвүүдийн нэг болж байсан юм. 20 дугаар зууны ихэр өөлдийн хүрээнд цогчин, жүд, дуйнхар, чойр, дарих, манал, зуугийн шүтээний 16 сүм дуган барилга байгууламжууд байсан боловч түүхийн ороо бусхаа цаг үзэл суртлын нөлөөгөөр үйл ажиллагаанд зогсож улмаар эвдэгдэн сүйтгэжээ. Өлзий сумын төвд өөлдийн хүрээний үеийн цөөн тооны сүм дуган үлдсэн хэдий ч олон жилийн туршид бараа түүхийдийн агуулгын зориулалтаар ашиглагдаж эцэстэн он цагийн салхин дэлгдэн төр балгас болж хувирсан юм. Өөлд бэйсийн хүрээнд шавилан сууж байсан олон арван лам хувраг, эрдэмтэн мэрэгд, энгийн ардууд, тайж язгууртнууд 1937 дугаар оны улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж, ховсголын эсэргүү нэр зүүж, хэлс хэрэгт татагдсан. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед Өлзий цумаас 85 хүнийг буудан хороож, хөрөнгийн хураах, 21 хүнийг 10 жилийн хугацаагаар хорж, хөрөнгийн хураах ялаар шийтгэжээ. Тэр үед олон залуу лам нарыг цэргийн албанд татаж үлдснээс нь мөнгөн татвар авдаг болсон юм. Би 1934 онд 10 настай байхдаа Өөлдийн хүрээнд дээр шавлын суусан. Би нэг 3 жил хэрдээ шавлын суусан да. Тэгтэр лам нарыг нэг өдөр барьдгүй билээлээ тэр чинь. Хийдийн томоохон лам нарын том толгой лам нар гэд нэртэйгээр бариад тэгээд яахан хөрөнгөтэй малтайхан хүнийг бол харв хядлаг гэдэг нэртэйгээр одоо малын хөрөнгийн хураах өөрийн одоо аймаг дээр барьж аваачих тийм хэлбэртэй байсан. Тэгэхээр хэлмэгдэл бол тэгж л эхэлсэн. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн нөлөөгөөр гэм зэмгүй олон хүн тайж язгууртны үр хүүхэд хамаатан садан хэмээн хавчигдан гадуурхагдах, эд хөрөнгөм хураалгах, шорон оронд хоригдох, нутаг заагдаж цөлөгдөх, элдэв дарамт шахалтан дүрдэх байдлаар хэлмэгдүүлэлтийн гашуун зовлон гамссан юм. Тэр үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт бол Өлзийдийн өөлдүүдэд үл мартагдах эмэг нэлт түүх аимшигт хар мөрөн үлдээсэн юм. Өөлд төмний ариун шүтэн Алтан 100 бурхан 1630-ад оноос 1937 дугаар оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үе хүртэлх хугацаанд Өөлдийн хүрээ хийдэд залгдаж байсан юм. Алтан 100 бол зөвхөн өөлдүүдтэйгүй ойрод монголчууд үеийн үедээ шүтэн дээдэлж, элдэв зовлон гай түйтгэр хамаг муу бүхнээс зайлуулж, өнийн сайхан жаргалан өршөөл авралд нь даатгадаг
Тэнгэр их шүтээний юм. 100 гэдэг үгийн тухайд эрхэм чухал гэсэн утгатай төвдөг алтан 100 бурхныг бурхан багшийг амьд сэрүүн байхад нь бүтээгдсэн өөрийнх нь дүр гэж үздэг. Өөлдийн хүрээнд алтан зүү хэмээх их баг хоёр бурхныг хамтд нь залж байсан төдийгүй их зүүн төөхрийн өндөр цэвэр алдаа цутгаж бүтээсэн их хүнд учраас ажис тавихад зулай дээр луг хийдэг байсан гэдэг. Энэхүү шүтээний үд нь өөлдийн хүрээний сүм дугуйн 7 үе дамжигдан залгадж 1930 хэдэн оны үед учир битүүлгээр 3 удаа алдагдан өөр өөрийн учир тохиолдлоор олдож байсан юм. Харин 1937 дугаар оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед дахин алдагдаад өнөө хүртэл олдоогүй юм. Ханаа өлзий чинь 3 удаа алдсан гэж өвгдөө зүйл ярьдаг. Олцт гэдэг газраас бурхнаа шүтэнэ олсон учраас тэнд билэгшээгээд олцт гэд нэр өгсөн. Шүтэн толгой гэдэг нь бол тэн дээрээс олсон учраас шүтэнэ олсон учраас шүтэн толгой гэж нэр өгсөн. Вайн толгой гэдэг нь бол одоо байжсэн тэнд бас олсон болохоор вайн толгой гэдэг ийм билэгдлийн 3 нэр өгсөн байх л гэж бодож байгаа шүү дээ. Нэгэн 1990 оны үед нийгэм дардчил өрнөснөөр өлзийтэд бурхны шашин дахин дэлгэрч